Сайн байцгаана уу 48-аас 48 төгс цуврал үргэлжилж байна. За өнөөдрийн дугаар бол Английн хөлбөмбөгтэй холбоотой нэгэн төвхийгээр хар бэлдсэн байгаа. За яг энэ бичлэг хийж байгаа өглөө бол Английн шгшээ баг Францыг 6-4-ийн харьцаатай буулгаж авч дэлхийн аварга шалралт тэмцээний түүхийг анхудаага хүрэл медаль авлаа. 66 оны дэлхийн аваргаас хойш анхны дэлхийн аваргын медалаа хүртсэн. Маш үзүүштэй сонирхолтой юм гоё тоглолт болоод өнгөрлөө. Английн фанатуудаа бас давхар баяр хүргэе. За өнөөдрийн агч байгаа түүх бол анхны дэлхийн аварга авсан буюу 66 оны дэлхийн аваргын маш чухал хоёр тоглогч болох ах トゥ Чарлтонгийн түүх байгаамаа. Тэгээ та хэдэд бас сонирхолтой байж магадгүй гэж сонирхолтой байна гэж найдаж байна. Сэмбэнэ пипэкэс иржин таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөжгүй. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box таны шинэ 24 долоо хаяг. За дайны дараах буюу одоо 40-од оны сүүлийн үеийн одоо энэ Английн хойд нутаг болох Нортумберландгийн Ашингтон гэж жижиг тосгонд далайн эрэгт байдаг энэ тосгонд бол Чарлтонгийн гэр бүл амьдардаг байсан. За тэгээд энэ тосгон бол ерөөсөө л нүүрсний уурхай дээр суурилсан ажилланч тэр экономич тэр бүх зүйл нь л одоо нүүрсний уурхай ажлыг эргэн тойронд явагддаг ийм тосгон байсан. За Чарлтонгийн гэр бүлийн аав нь буюу одоо Боб Чарлтонгийн хувьд бол нүүрсний уурхайд бол одоо гүний уурхайд бол ажилдаг. Тэр нь бол өглөө өдөр шөнөгүй нэлээд хүнд ажил за оройн гэртээ эрэхтэй одоо ингээд нүүрсний тоосонцор дүүрэн болчихсон ингэж бол ирдэг байсан. Мөнгө төгрөг бол маш хэцүү ийм бол амьдрал байсан. Тэгээд 114 Beatrice Street гэж одоо гудамжинд бол амьдардаг байсан Чарлтонгийн гэр бүл. За тэгээд энэ маш жижигхэн юм одоо балконтой байшинд бол амьдардаг байсан. За тэгээд хоёр том ах トゥ хоёр буюу одоо 35 он төрсэн Jack, 37 он төрсэн Bobby хоёр бол нэг жижигхэн одоо юм тааруухан орыг бол одоо хувааж унтцгаадаг байсан. За энэ байшинд нь бол дотор халаалт гэж байгаагүй. Манайхаар бол одоо сантехник юм холбосон зүйл гэж байгаагүй ийм байшинд өссөн гэр бүл бол байсан. За энэ хүүгүүд бол одоо төсвөр төвчөр гэдэг зүйлийг ааваасаа сурсан бол яг хөл бөмбөгийн ДНХ, хөл бөмбөгийн соёл, хөл бөмбөгийн мэдлэг, мэдрэмж гүйцэтгэлээ бол Сиси Милберн буюу ээжээсээ сурсан байдаг. Сиси Милберны одоо гэр бүл бол алдартай гэр бүл. За Милберн гэдэг одоо нэр овог бол одоо энэ Английн зүүн хойд бүсэд бол хөл бөмбөгийн ертөнцид аль хэдийн танигдсан юм нэр байсан байгаа. За Сисигийн үеэл нь бол Ньюкаслын домогт товтлогч Jackie Milburn гэж товтлогч байсан. За Сисигийн өөрийнх нь одоо дөрвөн ах дүүс нь бол бүгдээрээ мэрэгжлийн хөлбөмбөгч байсан юм бэлээ. За Сиси Милберны ах дүүс дунд одоо Jack Milburn гэж Leeds United Bradford City тоглогч байсан. George Milburn Leeds United болон Chesterfield-д тоглодог. Jim Milburn Leeds United болон Bradford Park Avenue-д тоглодог. Stan Milburn Chesterfield, Leicester City болон Rochdale гэсэн багуудад бол мэрэгжлийн хөлбөмбөг тоглодог. Ийм тоглогчд бол байсан юм бэлээ. За тэгээ нөгөө Newcastle-ын домог үеэл Jackie Milburn бол Английн шишээд ч гэсэн тоглож байсан. Ийм одоо хөлбөмбөгийн цустай, хөлбөмбөгийн ДНК-тай ийм гэр бүл бол одоо ээж нь байсан юм бэлээ. За Сисигийн хувьд бол тэгээд энэ ойр орчныхоо хорооллынхоо хүүхдүүдэд бол одоо хөлбөмбөг заадаг хөлбөмбөгийн багшаар засажуулагчаар бол ажилдаг. Хүүхдүүдэд одоо энэ чулуун замтай гудам талбайд бол одоо энэ хөлбөмбөгийг яаж өшгөлөх үү, яаж тогтоох уу гэдэг юм техник бас заадаг. Ийм бол байсан юм бэлээ. А тэгээ хоёр том хүүгийнхээ одоо ийм ямар ялгаатай байгаа хүүхд байхаас нь бол анзаарсан гэдэг чинь одоо биеийн хүчний тоглолт, атлетик талаас зан характер бөмбөгийн спортод болон амьдрал хандж байгаа хандлага гэдэг ч юм уу одоо мууталцж байгаа гэдэг маш олон зүйлийг бол энэ том хоёр хүн бол ийм тэнгэр газар шиг хоёр юм аа гэдгийг бол хүүхд байхаас нь анзаарч ирсэн гэж байгаа. За Бобигийн хувьд бол ийм төрөлхийн авьяастай маш одоо хүний хувьд бол маш тотгошоогоо тэгээд одоо маш одоо сахилга баттай тоглогч одоо хүн бас дээрээс нь байсан. За 15 настайдаа бол одоо мундаг ийм тоглооны тоглолттой болчихсон байсан. Тэгээ Манчестер Юнайтедийн скаутууд бол анзаарч домогт Матбис би тасалжуулагч юм. Busby Babes гэдэг одоо Busby-гийн хөвгүүд гэх юм да тийм ээ. Хөвгүүд гэж орчуулвал арай зөв болох бах. Тэгээд энэ багт бол одоо нэгдсэн байдаг. За тэгээд одоо алсын зайнаас хүчтэй зөгтөг одоо юм маш одоо эвлэгхэн, маш одоо авьяаслаг тийм хөдөлгөөний эвсэл сайтай тоглогч байсан. За тэгээд карьер нь өсөд явах тусам бол Английн хэл мэдээллийнхэн бол маш их хайрладаг, хүндэлдэг, маш их одоо магтдаг ийм тоглогч нь болж исэн Bobby Charlton гэдэг. Ирээдүйн одоо Английн хөлбөмбөгийн одоо супер од болно. За одоо Английн хөлбөмбөг шин цаг үе рүү хөл гიშгэхэд бол Bobby Charlton гол одоо лидерүүдийнх нь байх юм аа гэж бол одоо үздэг байсан байгаа. За Jack Charlton-гийн хувьд одоо том хүүгийнх нь хувьд бол бүр эсэргээрээ байсан. Тэгээд айгүй эвсэл муутай. За техникийн мэдрэмж, техникийн гүйцэтгэл тийм сайн биш байсан хөлбөмбөг тоглолдог ч гэсэн. За тэгээд сургуулаа төгсөлгүйгээр сургуулаасаа
авта гараад автагаа одоо хамт ажиллана гэдээ уурхаад бол жил хагас хугацаанд ажилласан. За гэхдээ уурхай ажил бол одоо маш хүнд ажил гэдгийг ойлгоод ухаараад аав ч гэсэн хилээд ээдэн ч гэсэн хилээд бол өөр арга хайхыг оролдож Leeds United-тай бол одоо trial хийхээр болсон. За тэгээд тэр trial бол одоо амжилттай болсон. За ингэсний ачаар бол Jack Charlton яг мэргэжлийн хөлбөмбөгчний карьер хийх юм боломж нь бол нэгдсэн байна. За Jack Charlton-гийн хувьд бол том биетэй, маш одоо юм хурц характертай, хурц зан хараншин характертай. За тэгээд нэлээд одоо юм хэрүүл маргаан хийдэг те их юм нүүрэнд нь тулгадаг. За ер нь хэлий гэснээ хилчдэг, гусыг гэснээ гусчдаг юм одоо хүнд характертай нөхөр байсан. За тэгээд домогт одоо тасалжуулагч Don Revie-гийн удирдлага тасалжуулалтаар бол одоо Jack Charlton мундаг хамгаалагч бол болсон, маш хатуу тоглолттой юм мундаг хамгаалагч бол болсон. Leeds United-ийн гол тоглогчдын нэг бол болсон. За сэтгэл зүйн, биеийн хүчний ийм одоо тоглолтыг бол мундаг хийдэг. Эсрэг багийн тоглогчид болон тасалжуулагчтай байнгын одоо нүүр тулдаг, өмнөөс нь шууд хилдэг те. Эсрэг багийн тоглогчтой бол биеийн хүчний тоглолтоор маш хатуу ширүүн өрсөлддөг ийм тоглогч бол болсон байсан. За эсрэгээр Bobby Charlton-гийн хувьд бол маш шивлэгхэн, хөнгөн, шингэн тийм ээ. Тэгээ маш ийм одоо соёлтой, боловсон харилцаатай ийм одоо эсрэг сонирхолтой ах トゥ хоёр бол одоо ингээм мэргэжлийн хөлбөмбөгийн карьер бол амжилттай явж эхэлсэн юм байлаа. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За 1958 оны 2 сарын 6-нд бол Британий хөлбөмбөг Английн хөлбөмбөгт бол маш харамсалтай одоо гамшиг бол тохиолдсон. За Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүн бол Munich Ream гэж одоо онгоцны буудлаас 3 дахь удаага одоо хөөрөх гэж оролдоод тэнцэнээсээ бүтлгүүтээд осолдож маш олон хүний амь бол ирсэн юм харамсалтай үйл явдал болсон. 23 хүн амь алдсан. За тэр дунд 8 нь бол Манчестер Юнайтедийн тоглогчд байсан. Bobby Charlton тэнцэнээс бол амьд гарсан, толгой биений бас одоо хүнд гэмтэл авсан, шоконд орсон, сэтгэл зүйн маш хүнд травманд бол орсон. За тэгээд Англидаа болоо буцаж ирсэн ч гэсэн одоо бүр нөгөө нэг дотгошоо байсан хүн чинь бүр илүү дотгошоо болоод survivor's guilt гэдэг ч гэдэг амьд үлдсэн хүний ямар нэг хүнд юмнаас одоо амьд үлдсэн эсвэл одоо гарсан тий хүний бас одоо дотоод бас айгуу тийм хүнд хэцүү гэмшил байдаг тийм одоо мэдрэмжтэй болчихсон байсан. За тэгээд гэр бүлээсээ улам хөндөрж эхэлсэн гэдэг жаа Bobby Charlton-гийн хувьд. За Jack-ийн хувьд бол одоо ингээд юм шууд шулуун хилчдэг тий ингээд юмны нюанс бас ойлгох талдаа жоохон муу, дээрэс нь өөрөө юмд нюанстай хандах нь бас жоохон тааруу байсан учраас Bobby-гийн туулж байгаа тэр травма, тэр доторх байгаа сэтгэл зүйн гэмшил, за тэрнээс хамаарад гаргаж байгаа үйлдэлүүд, характерт орж байгаа өөрчлөлтүүдийг бол бас ойлгохыг хичээх ч юм уу те хүлээцтэй хандах бол жоохон хандлага байгаагүй. За тийм ч учраас одоо хоорондын ойлголцол тааруу болсон. За Bobby тэгээд бүр одоо энэ гэр бүлээсээ хөндөрөөд энэ ажилчин нийгмээс гарсан хөгчүүдэд тэнцэнээс улам хөндөрөөд мэдээж амьдрал нь ч одоо гайг болчихсон байсан. Тэгээ улам хөндөрсөн. Ээжээсээ бас дээрээс нэлээд хөндөрсөн байлээ. Ээжээсээ за гол шалтгаан яасан бэ гэхээр Bobby-гийн эхнэр Норма бол одоо ээжлэнээс ерөөсө таардаггүй байсан. За тэгээд таардаггүй байсан ч одоо сонгож бол одоо Норматайгаа гэрэлсэн. За тэр нь бол гэр бүлээсээ бүр хүнд ирэх том шалтгаан болсон юм байлээ. Тэгээд маш олон жилийн хугацаанд бол Jack Charlton, Bobby Charlton хоёр бол хоорондоо бүр ярьдагчгүй байсан, гэр бүлээсээ хүнд ирсэн. Bobby-гийн үед тэгээд зөвхөн одоо шгшээ өгтө хамт тоглох үедээ зөвхөн мэрэгжлийн орчинд хоорондоо таарах үедээ л одоо мэрэгжлийн хүрээнд л харьцдаг юм бол болчихсон байсан юм байлээ. Тэгээд одоо хувцас хөрөнөөс гарч ирэх, талбай руу зингэлт рүү гарч ирэх хонголд бол одоо зүгээр бидээ мэддэг шаардлагатай бол одоо хоёр баг хоорондоо гар барьдаг ийм л хэмжээнд болцсон байсан юм байлээ. За тэгээ ийм байдлаар бол олон жил явсан. Тэгээ 1966 онд бол Англид одоо дэлхийн аврах шалралт тэмцээн болсон. За энэ хоёр маань хоёулаа Англи шишээ огтой хоёулаа бол одоо дуудагдчих мэдээж тогсон гол тоглогчд нь байсан. За тэгээд домогт тасалжуулагч Alf Ramsey-гийн удирдлагаар бол энэ хоёрын үлдсэн амьдрал бол оронгороо эргэж өөрчлөгдсөн гэж хэлж болно гэсэн. За тэгээд энэ багт бол одоо төмөрч хэрэгтэй, хатуу төмөрч хэрэгтэй, дээрэс нь уян налархаа торгоч хэрэгтэй гэж бол одоо Alf Ramsey үзэж Bobby Charlton тоглооны гол тоглогчоор сонгож тоглуулж байсан бол Jack Charlton одоо хамгаалтын гол хатуу тоглогч нь бол болж байсан. За Bobby Charlton бол маш бүтээлч, маш креатив тийм ээ, маш одоо товтлооны аюултай дэлхийн хэмжээний одоо ийм супер тоглогч бол болчихсон байсан. За тэгээд Jack-ийн хувьд бол ийм хатуу өндөр биетэй, хатуу тоглолттой товтлогчтой бол одоо дутгааргүй илүү гарна үхээс дутгааргүй юм өрсөлддөг гоё тоглогч байсан. За тэгээд 66 оны 7 сарын 30-нд Wembley цэнгэлдэхэд баруун Германы эсрэг Английн шгшээ баг тоглохоор болсон 96924 үзэгчдэд цугласан галзуу уур амьсгалт бол энэ тоглолт бол явсан. За тэгээд энэ тоглолтод бол Bobby Charlton яг өөрийн тоглолтоо ерөөсө гаргаж чадаагүй. Сонирхолтой юу гэж ярьдаг гэхээр Bobby Charlton дөнгөж одоо карьер нь эхлээд одоо мундаг явж исэн залуу тоглогч Franz Beckenbauer-ыг одоо марк гэж тоглосон. За нөгөө талаас Franz Beckenbauer бол одоо Английн шоугийн товтлооны гол тоглогч болох одоо Bobby Charlton марк гэсэн. За өөрөөр хэлбэл энэ тоглолтод Beckenbauer-ын ч товтлооны тоглолт гараагүй, Bobby Charlton-ын ч товтлооны тоглолт гараагүй. Энэ хоёр одоо агуу хоёр тоглогч бол хуйлаа бие биенийгээ марк хийснээр ерөнхий үр дүндээ бол практик дээр бол 10 эсрэг 10 тоглосон юм шиг болсон.
болсон гэж. Бас яг мэдээж тодорхой хэмжээний хэтрүүлэг тийм ээ. Ингэж бас болсон гэж бол үздэг. За Жак бол харин ард бол одоо биеийн хүчний тоглолцоотой Германы давтлагчтай бол энэ тоглолтын турш бол одоо жинк алалцсан. За тэгээд Geoff Hurst бол одоо 120 дахь минутанд эцсийн цэгийг тавьж 4-2-ын харьцаатаагаар хоцсон энэ тоглолтод бол одоо цэнгэлдэх галзуусан уур амьсгал бол өстой түүхэн байгаагүй хэмжээнд хүрж исэн Английн хувьд. За тэгээд сүүлчийн шүгэлт дугаараад бөө юм болоход бол Jack Charlton одоо нөгөө нэг хатуу чанга сэтгэл хөдлөл гаргадаггүй юмд шууд шулуун байдаг. Энэ хүн чинь одоо сүүлчийн шүгэлдээр бол өвдөг рүүгээ сөхөрж унаад нулимсаа нууж гараараа ингээд нүрээ нуугаад уйлж бол одоо сөхрөөд сууж исэн. За тэгэхээр Bobby бол одоо талбай нөгөө талаас бүтэн алхаж ирээд ах дээрээ ирээд хажууд нь өвдөглж суугаад бол одоо ахыгаа тэрвэрсэн. За тэгээд Jack бол одоо Bobby-гийн дүүгийнхаа мөрөн дээр толгоогоо нааж бол одоо уйлж ихсэн. За ингээ төрсэн ах トゥ хоёр насаараа хөндөрчихсөн байсан. Характерын хувьд маш хүндий ийм болчихсон байсан. Эсэг тэсэг байсан энэ хоёр маань бол энэ ялалтын дараагаар битгээ эвлэрч тийм ээ сэтгэл зүй одоо хамт тэнцээ одоо нулимс хуваалцаж ийм гой мөч бол болсон. За тэгээд Jack Charlton Bobby-гийн мөрөн дээр уйлж явахдаа бол одоо Bobby Charlton-д шивнсэн зүйл нь бол чи бит хоёроос биднээс энэнийг авч холдуулах зүйл юу ч байхгүй. Чи бит хоёрын амьдрал бол үлдсэн амьдрал дахиж хизээч одоо хിവэрэ байхгүй. Тэгээ амьдрал бол оронгороо ирэх нэ гэж иймэрхүү утгатайгаар бол дүүдээ хэлсэн байдгийн бэлээ. За ингээд одоо маш хүнд амьдралаас гарч ирсэн. За тэгээд характерын болон амьдралын маш олон нөхцөл байдлаас хөндөрсөн байсан энэ одоо ах トゥ хоёр бол энэ одоо Англи улсын хөлбөмбөгийн түүхэнд энэ гайхамшигтай мөч бол зөвхөн Английн хөлбөмбөгт биш. Фанатуудад биш. Энэ хоёрын хувьд одоо маш одоо гэр бүлийн дотн хүмүүсийн хувьд бол дотн биш болсон байсан те. Хөндөй байсан хүмүүсийн хувьд бол маш буцаа дотн болох гэр бүлийн харилцаан сэргэх энэ одоо том мөч бол болж исэн байт юм билээ. Тэгэхээр бид нар бол энэ том амжилт, том зүйлүүдийг мэдээж одоо спорт хэмжээнд нь, макро хэмжээнд маш их хардаг ч гэсэн яг ингээд харах юм бол бас хүмүүсийн хувьд маш чухал үйл явдлууд мэдээж болж идэг. Тэгээд Charlton-гийн ах トゥ хоёрын хувьд бол сонирхолтой түүх бол байдгаа. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. За тэгээд Sir Bobby Charlton-гийн хувьд шгшээ багийнхаа төлөө 106 тоглолтод оролцож 49 голыг бол оруулж исэн. Бүх цагийн мэрэгэн бож байсан рекордыг нь Wayne Rooney эвдэж исэн санагдчихээн. Дараа нь Harry Kane мэдээж эвдсэн. За Big Jack хочтой Jack Charlton-гийн хувьд бол 35 тоглолтод бол оролцож исэн. Ихэнх тоглолтод 30-аад наснаа бол шгшээ багтаа тоглож исэн байт юм байна лээ. За ингээд өнөөдрийн түүхтэй хамт байсан бүгдээрэнд баярлалаа. За мөн дэлхийн аварга шалралт тэмцээнээс хүрэл медаль авсан Английн фанатууд баяр үргийн мэдээж зориг хүсэл нь төрүүлж байсан ч гэсэн өмнө нь авж байгаагүй медалаа авна гэдэг бол бас амжилт. За тэгээд 66 оноос дэлхийн аваргын анхны медаль авлаа. За ингээд 48-аас 48 түүх цуврал ганцхан дугаар үлдэж байна. Энэ хүртэл хамт байсан бүгдээр нь баярлалаа. Ерөнхий ивент итгэгчд болох Freshback, Pickback болон MCS Coca-Cola-гийн хамт олондоо маш их баярлалаа. Ерөнхий ивент итгэгчд болон одоо дэмжих байгууллага байгаагүй бол энэ контент маань 48 дугаар явна гэж бол мэдээж байхгүй боломжгүй зүйл байсан. Тэгээд ерөнхий ивент итгэгчдэд маш их баярлалаа. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Ганцхан дугаар үлдсэн. За энэ бол Испани хөлбөмбөгтэй холбоотой дугаар юм аа.